За сайн уу? Өнөөдөр та бүхэндээ энэ хүний наймааны тийм постуудыг болсон явдлуудыг уншиж үзүүлээ. За эхнийх нь болохоор 10 жилийн бага ангид байхдаа одоо гэр сургууль хоёр ойрхон байсан болохоор хичээлээ тараал тоглож байгаа тарьдаг гэсэн. Хараад гэртээ ганцаараа орой болтол хөнгөө байдаг гэсэн. Нэг өдөр хичээлээ тараад орц руугаа ороод гэр хоёр давхарт. Яг хоёр давхрынхаа шатан дээр иртэл араас нэг ахгүй дуудаад за бараг л 20 гаруй насны байх. Ахын дөө энэ утаснаас дугаар хараад өгөөч ах нь хардгүй эдэргэл. Би ч яг очивол хардаг баатар болсон чинь шууд цүнхнээс минь араас тэрэл авдیں۔ Айсандаа орилол тийчэлж байх орон жижүүрэгч гарч ирсэн. 4 орцтой. Орц болгон жижүүртэй байсан. Тэгээл намайг хаяадгүйгээд гарсандаа муу жижүүрэгч маань байгаагүй бол гаргаад машин чигч аваад аадгүй ирээн зах байсан бах та гэж боддог шүү. Цэцэрлэгт байхдаа 5-6 настай л байсан бах 2009 он. Хүний наймаа гэдэг зүйлийг наснаас их сонсчихсон үе байлаа. Нэг өдөр хичээл тарчихсан айлын хүүхдүүд эцэг хүүхдүүдээ авсаар л ангид талаас бах хүүхд үлдчихсэн. Тэр өдөр ягаад ч юм ээж жоохон оройтод байсныг ч хэлэхүү би гэдэг хүн цэцэрлэгийн хаалга ширтээ суучихсан. Нөх удахгүй цэцэрлэгийн үүдэнд битүү хувцалчихсан ах ч хоёр ирцэн. Ах ихч хоёр ирчихээд одоо үлдсэн хэдэн хүүхдүүд рүү ширтээл зогсоод байлаа. Хүүхэд байсан болохоор ч тэр киноны муу дөрөвчийг харагдаж байсныг ч амар тод сандаг. Тухайн үед хоёр багшийн маань нэг нь төрүүлээд өвчихсэн ганц багш маань л үлдсэн. С ิจ гтэй хоёр гарыг ажиглаа сууж байхад эмэгтэй багшийн анхаарлыг сарниулж байх хооронд нөгөө эрэгтэй нь багшийн журналыг аваад гис буцаага тавьчихч билээ. Тэр дотор явсан үлдсэн хийн ирж авдаг талаар зөндөө мэдээлэл байдаг байсан баг. Багш маань тэр хоёр хүнээс хэнийг авах уу гэж асуухад миний нэрийг хэлж таардгийг. Ээж нь явуулсан юм найз нь байгаамаа. Өөрөө ирэх боломжгүй болчихоо доо гэж хэлсэн. Одоо сонсогдож байна. Багш маань итгэчихсэн намайг шууд хувцас өмсгээд айлгачихсан. Тухайн үедээ багшийнхаа хөдөөнөөс зурж уйлаад л энэ хүнийг танихгүй. Манай ээжийн найз биш гэж бүх аргыг хэрглэж байж билээ. Багш маань ойлгосон бололтой нөгөө хүнтэй очиж уулзах гэсэн чи яваад өгчихсөн байсан. Хамгийн амар нь ээж маань нэг удахгүй ирээд тийм хүн явуулаагүй гэдгээ багшд хэлсэн юм. Тэр явдлаас хойш үүнийг ярих болгонд ээж уралдаг болчихсон байсан. Одоо бодхоноо төсөөлөхөөс амар байдаг байсан биз. За би өөрөө сандгүй 2003 2004 онд л байх. Цэцэрлэгт ороод удаагүй байсан гэсэн. Өвөө маань намайг авч амжаагүй байсан. Ээжийн бага эрэхтэй дүү хичээлээсээ ирээд намайг байхгүй мэдээ цэцэрлэгтэр очсон гэсэн. Тэнд би байгаагүй. Өвөөгийн ажил дээр очиход бас байгаагүй. Тэгээд л ах маань намайг хайгаад уйлаад гүчгсэн гэж. Тэгэж намайг нэг сонин ихч хөтөлчихсөн явж байсан гэсэн. Хүний наймаа байсан уу үгүй юу бүүмэд. Ах маань жоохон уудаг талдаа. Одоо согтуу үедээ байнга нэгээ ярина. Тэр үед би чамайг олж аваагүй бол өдөр чи байхгүй ч гэж мэднэ гээл. Манай том охин 2 гарантай цэцэрлэгт орж исэн. Хилд орчихсон гэсэн үг. Цэцэрлэгт орсон эхний өдөр буюу 9 сарын 1-нд охиныг маань авах гэсэн юм гээд нэг эмэгтэй орж ирсэн байсан. Охин маань би танихгүй явахгүй гэж уйлаад байхаар нь багш явуулаагүй байсан. Тэрнээс хойш хүүхдүүдийнхээ багш нар цэцэрлэгтч бай, сургуульдч бай. Би юм уу аавал ирж аавна. Өөр хүн хэрвээ ирэхээр бол өөрийнхөө утаснаас мэдэгдэж байх болно гэж хэлдэг болсон. Болгоомжтой байхгүй бол. Би бас 4 настай байсан баха. Би бүр ихчиг эрхийг амар хүлээгээл байсан чинь нэг амар хөшин царайд ах шууд тэр хүүхдийг авъя гэж над руу заасан. Манай багш ээж рүү залгаад асуугаатах гэсэн чи өөхөх дандуурч гэж мэгэл хутлаа яриад байсан. Йоо. Иймэрхүү нэг сонин явдлууд аяг их болж байна. Би бас багадаа нэг тийм тохиолдолд харжсан. Гэт одоо аймгийнхаа төвөөр ээжтэйг хөтөлцөө талхаж исэн. Би тэр үедээ 6 настай байсан. Тэгээд хөтөлцөө талхаал ингээд явж итэл гэнт би нөгөө ээжээсээ тасраад үлдчихсэн. Ээж маань төрүүлээд би араас нь дагаж явчихлаа. Нэг ах бүр миний гарнаас бариад татаад гэрлүүгээ явъя гэдэг аахгүй. Тэгээ би ч бүр айгаа танихгүй юм чи. Би мэдэхгүй штэ гэсэн чи. Би ээжээг хайсгасан чи ээж чинь гэртээ байгаа гэлээдэг. Тэгээл би бүр амар сандсан байт. Гэхдээ хажуугаар маш олон хүмүүс явж байсан ч гэсэн надад тэр нэгэн ч туслаагүй.
Тэтэ тэр ахын гарнаас би мултраад ээж рүү өгөөд очижсэн. Тэрийг бол бүр үнэхээр та цандаг. Тэр 2006 он хавцаа болсон явдал л та. Тэр үед яг нөгөө хүний 8-д одоо болж исэн хүүхдүүдийг аюух гадагшаа гаргадаг. Одоо маш их зургатаар ч гэсэн болгоомж сэрэмжлүүлэг аюух явжсэн үе байсан. Тийм учраас бид нар ч гэсэн ингээд өдөр тутамдаа ерөн болгоомжтой байхыг одоо эрхэмлэх ёстой гэж бодож байна. Хэрвээ миний оруулсан бичлэг та нарт таалагдчих байх юм бол би маргааш яг энэ цагтаа дахиад энэ тухай бичлэгүүдийг оруулах болно. Баярлалаа. Мэдээж тэгээд лайкаа дараарай.